Дэлхийн монголчуудын НЖЛ радио 88.3. За нийт сонсогчдод орой минь төргийа. Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болж байна. Ингээд манай зочны цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдөр студид маань хоёр зочин хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бол стратегийн активын захирал Болор сайхан, гендрийн үндэсний шинжээч Сүх Жаргал маань хүрэлцэн ирсэн байна. За та хоёртаа бас орой минь төргийа. Сайн байна уу? За гендрийн үндэсний хороо. За ер нь бол Монгол улсад нийт гендрийн чиглэлээр хүүсийн тэгш харилцааны талаар гендрийн мэдрэмжтэй байх асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагууд нийлээд энэ 3 сарыг бүтнээр нь харилцан хүндэтгэе гэсэн ийм аяныг зохион байгуулж байгаа юм байна. За оролцож байгаа байгууллагууд нь бүх яамдууд, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын намын газрууд, цагдаагийн ерөнхий газар, хүний эрх гендрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд гэсэн ийм байгууллагууд оролцож байгаа юм байна. За тэгэхээр зүгээр гурвуулангийн хувьд бол ер нь өнөөдөр бидний Монгол улсад гендрийн асуудал ер нь ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ хэдүүлээ тэр талаараа л гол нь ярилцах гэж байна. Өмнө нь бид ямар байсан юм бэ? Өмнө нь гэдэг маань бүр бидний түүхэн хөгжлийн явцад гэсэн үг тий төрд яс үүснээс хойш гэж ярьдаг юм уу. За 90-ад оноос өмнө ямар байсан, одоо бид нар ямар хөө байдалд хүрчээд байна. Аль аль нь судалгааны хүмүүс байна та хоёр тий. Ярих уу. За хууль зүйн үндэсний хүрээлэнгээс манай Монгол улсад мөрдөж исэн хууль тогтоомжийг багцлаад 1206 оноос хойш манад байгаа их сурвалжуудыг нэгтгсэн тохимол байдаг. Тэгээ яг 1206 оноос хойш бүх хууль тогтоомж дээр ингээ анализ хийгээд үзэхэд бол яг эзэнт гүрний үеэс манжийн дарлалын хооронд бол эмэгтэй хүнд тодорхой хэмжээгээр боломж олцоог олгодог байсан, ялгарлан гадуурхдаггүй нийгмийн амьдралд их оролцох нөхцөлийг бүрдүүлдэг байжээ гэдэг ерөнхий төв зураг байна. За манжийн үеийн зохицуултаас эхлээд эмэгтэй хүнийг инжээр үнэлдэг, эмэгтэй хүнийг эд зүйл хүн гэж харахаа болдог өнцгүүд орж ирж ирсэн туршлага гарч ирж байгаа. Жишээлх юм бол хэрвээ та харц хүн байгаад хан хүний охинтой суух бол мөнгөн молцогтой цагаан тэмээ, мөнгөн тоногтой цагаан морь нөхлөөгүй сув тороод урдан барьж ирнэ. За хэрвээ та ноён хүний охинтой суух гэж байгаа бол нөхлөөгүй сувд мөнгө аяга тороод урдан барьж ирнэ. Харц хүнтэйгээ сууж ивэл варта арх мах байхад болно. Гэрчтэй бол тооцсон, гэрчгүй бол тооцохгүйгээ зохицуултууд орж иж байгаа жишээ. За гэр бүл салуул эхнэрийн энжинд ирсэн эд зүйл одоо байвал эхнэр авч явж болно, байхгүй бол хоосон буцсан ч гэдэм юм. Тэгээ үндсэндээ яг энэ бидний зарим нэг талаараа соёл уламжлал, зан заншил гэж хүлээн зөвшөөрдөг юм шиг энэ зарим зүйл ялангуяа амьдрал тогтворсон энэ ойлголтууд манаас энэ гадны нөлөөтэй орж ирж исэн зохицуулт байхыг бол харж болж байгаа. За тэгээд манжийн үеийн шовтрог тэгээд маш эрхчлэн төлөө хөдөлгөөн өрнөд үндсэндээ яг эмэгтэй эрэгтэй хүн нийгмийн амьдралд бүрэн дүрийн эрхтэй оролцох боломжийг бол 24 оноос хойш 1924 оноос хойш маш дэвшилттэйгээр хангаж ирсэн түүх байна. Тэгээ үндсэндээ яг манай үндсэн хуульч тэр орчин үеийн 92 оны үндсэн хууль бол манай хамгийн дэвшилтэд нийгмийн зохицуулт байгууламжийг хийсэн гэж бол харж байна. За Сүх Жаргалмаа зөвлөхөөс сонхот бол за ер нь энэтэй бид нар одоо өнөөдөр бол би бол ингэж боддог. Монголчууд ер нь эртээр үеэсээ нэг эмэгтэйчүүдийг бол тэгж ингэж гадуурхаж ингэж үзэж байгаагүй бах. Яагаад гэвэл аль их Монгол улсын үеийн түүхэн дээр ч гэсэн төр барьж исэн их хаттуудын тухай гарч идэг гих мэт. За тэгээд одоо энэ бидний 13 дугаар зуунаас хойших үед гаднаас ирсэн одоо тагнуулууд гэдэг юм уу, ирэлжин хайгуулчнууд гэдэг юм уу, жуулчдын битсэн тэмдэглэлийг харж байхад бол ер нь Монгол эмэгтэйчүүдийг нэлээд эрх мэдэл өндөртэй давгүй байдлаар дүрсэлсэн байдаг штэ. Тэр төвшнөөсөө бид нар ер нь агчгаад байна уу, байрандаа байна уу, ухарчаад байна уу?
Бид бол яг өв соёлын хувьд бол уламжлалын хувьд бол манайх бол ерөнхийдөө бол их дажгүй юм байна лээ. Нүүдлийн ер нь бол овгууд тийм байдаг л да тийм ээ. За тэгээд яг нөгөө 12 13 дугаар зуунд манай монголоор ирээд дайрж гарч ирсэн энэ зочин гүйчин судлаачд янз бүрийн хүмүүсийн зохиолуудыг ингээ харахад бол ямар ч гэсэн Монголын эмэгтэйчүүдийн талаар бол нэгэн байр суурьтай нэгэн ойлголттой ботсон байдгийг. Бараг нэгэн үгээр бол ерөөсөө Монгол эмэгтэйчүүд их мундаг. Аж ахуйн бүрэн цикл гэж байдаг шүү дээ. Бүх үйл ажиллагаа хүүхдээс төрөхөөл тийм ээ. Бараг малаа эд хөрөнгөө захиран зарцуулах хүртэл ер нь эмэгтэй хүн бол бүрэн дүүрэн таныгаа авч явж ирсэн. Энэ бол ерөнхийдөө бол өөр твийн өөр үндэстний эмэгтэйчүүд олдож байгаагүй, ялангуяа тэрийг хөрөнгөө захиран зарцуулах тийм ээ. Тэр Монгол эрхтэн хаана байсан бас ойлгомжгүй байгаад байгаа юм. Эзгүүл байдаг байсан байх шиг байгаа юм. Явчихдаг. За тэгэл баймаа энэ төр гэж одоо янз бүрийн юм болдог байсан баг. Тэгэхээр бүх юм нэмэгтэй хүн дээрээ буудаг тийм ээ. Тэгээд дээрээс нь бол дан ганцаараа тийм ээ. Өөрхөөр ганцхан гэр бүлээрээ шүү дээ тийм ээ. За хамгийн сайндаа тэр хотайл тэр нь төрөл садангийнхан байж таардаг. Ингэж амьдарч байгаа эрэгтэй эмэгтэй хоёр чинь ер нь бол нөхөр авгаа хоёроос илүү хоёр түншлэгч байсан байж тарах гэдэг юм. Тэгээд тэр нь бол харилцаандаа илүү хүндлэлтэй харилцдаг. Гэхдээ нөгөөд манай аж ахуй чинь угаасаа ерөөсө өрхийн л аж ахуй юм чинь зах зээл өгж өгөө болохоор эмэгтэй хүний тэр бүх хийдэг юм чинь бол өрх дотроо гэр дотроо л хий. Тэрнээс илүү цаашаа нэг гарахгүй гэсэн ойлголт чинь бас тэргээр бэхжил яваад байсан л да. За тэгээд штэ ишөө нэг би Монголын сэтгүүлд ажиллаж байсан. Тэгээд би одоо эргээд тэрнийгээ олохгүй байгаа юм. Монголын сэтгүүл гэж манцанаагаас бол англи орсоор гаргадаг сэтгүүл байдаг байсан. Тэгээд тэнд бол манай ухсаатан зүүн одоо ядамсарнгаа материал байсан уу их засгийн тухай. Тэгээ тэнд эмэгтэйчүүдийн талаар ямар заалтууд байсан материалыг би орчуулад өөрөө явуулж ирснийг санаж байгаа юм. Тэгээ тэн дээр би их гайхсан. Тэн дээр бол ерөөсөө эмэгтэй хүнийг бол айхтар хамгаалсан байгаа юм. Өөр нийгмүүдэд бол тийм хандлага байхгүй. Тухайлбал гэрийн эзэгтэй өөрийнхөө байдаг газар өөрөөр хэлбэл зуухныхаа өмнө сууж байхад бол гадны хүн орж ирээд дээр юу яах янз бүрийн хүч хэрэглэх энэ төр гэвэл тэгээ тэр эмэгтэй нь бол өөрийгөө хамгаалж байгаа зохиод аваад алжхул тэр эмэгтэйд гин буруу байхгүй гэж хэлсэн байгаа юм. За тэгээд охиноо ингээд охин нь нөхөрд гарчхаад тэгээд гэртээ тэнд байж болохгүй болоод гэртээ буцаад ирэхэд бол ялангуяа охиноос асуухгүйгээр нөхөрд өгсөн бол охинд нь гин буруу байхгүй. Ээж аав нь бол тэр ямаа тэмээгээр ямар торгуул болгоод төлн мөлн энэ төр гэсэн. Та нар бол мэдэн шүү дээ. Бусад соёлуудад бол тийм охины чинь тэр эмэгтэйг чинь бүр шившиг болгоод тийм ээ хэрээсээ хөөгөө тосгоноосоо хөөгөөд юм болдог. Тэгэхэд бол тэр материалаар авч үзэхэд бол тийм ээ хандлага их өөр байсан байгаа юм. Тэгэхээр бол энэ тэрнийг би одоо эргээд олъё гэхээр ерөөсөө олдож өгөхгүй байгаа юм. Тэгэхдээ би тэрнийг өөрөө орчуулад тэр юу хэвлэлд оруулж ясныгаа бол өстой баттай би хэлээ те. За энэ байдлаасаа бид бол сайжирсан уу үгүй юу гэвэл хэдийгээр одоо манай хамгийн анхны 1924 оны үндсэн хуулиар бол эрэгтэй эмэгтэй хүний эрхийг бол ерөөсөө бүрэн дүүрэн тэгш хүлээн зөвшөөрсөн ч байдал сайжирсан уу гэвэл хэлэхэд бол хэцүү байгаад байгаа. Яагаад гэвэл тулгамдсан за 3 4 асуудал байна. Тэрний нэг их сонин үзэгдэл юм байдгийн 90 онд манай нөгөө ардын их хурал хуучин их хуралдаа бид бас сонгуул хийсэн шүү дээ. Тэгээд анх удаа нөгөө юу эрхчлөө зарлцгаад арчлыг зарлаад дахиад нөгөө том сонгуул зарлахад бол 9 эмэгтэй гарч ирсэн. 430 хүн дотор 9 эмэгтэй. Тэгэхэд бол өмнө нь бол 24 оны үндсэн хуулиас хойш бол эрх баригч манайх чинь ганцхан намын тогтолцоотой байсан шүү дээ. 23-аас 25%-ийг бүр заавалжгүй квотлоод эмэгтэй төлөөлөлтөй байлгах бодлого явуулж байсан тийм. Тэгэл ерөөсөө нэг хором дотор л тэр нь байхгүй болсон гэдэг чинь бол нийгмийн хандлага нөгөө твшмэл үзэл гэдэг шүү дээ тийм. Тэр бол бас байна гэсэн юм. Улсын их хурлын өмнөх шинэ үндсэн хуулийг баталсан ардын хурлыг хэлж байсан. Тэр ардын хурлыг хэлж байна. 9 хүн эмэгтэй гарч ирсэн шүү дээ. Тэгэхэд бол 700-аад хүн өрсөлдсөн билүү дээ тийм ээ. За судлаач хүмүүстэй ярих ингээд гоё байдаг.
бодит баримтагтай их сайхан байдаг. Тэгэхээр ингээ за өмнөх түүхүүдийг харахад ийм байгаа юм байна. За өнөөдөр бол би ингэж хараад байгаа юм. Бид нар гендрийн асуудал ярихлаар 3 юмыг голлож яриад ах шиг байна. За нэгдүгээрт нь бол юунд шийдвэр гаргах төвшөндөх гендрийн одоо байдал оролцоо. За тэр нь одоо жишээл улсыг хурлж байдаг юм уу? За засгийн газар ч байдаг юм уу, тийм ээ? За энэ газруудад бол шийдвэр гаргах төвшөнд буюу хууль тогтоох байгууллагын төвшөнд гэж ярьж байна. За одоо тэр нөө 400 тонн дотор 9 байсан гэдэг ч юм уу. Одоо манай танхим дотор ч бас 11 байна уу, тийм ээ? Улсыг хурлд 76 дотор ч 11 байж байгаа ч гэдэг юм уу. Энэ асуудлыг нэлээх ярьж байна. За хоёрдугаарт нь бол миний ойлгож байгаагаар бол ажлын байранд тэгш харилцааг яриад байгаа шиг байна. Тэгээ эрэгтэй эмэгтэй хоёр хүн адилхан ажил хийж байхдаа цалин нь өөр байна ч гэдэг юм уу. Альсвал эрэгтэй эмэгтэй хоёр хүн ажлын байран дээр адилхан очиж байхад бол одоо юу гэдэг хангамж болон ажлын байранд тогтоохын асуудал нь өөр байна ч гэдэг юм уу. Эмэгтэй эрэгтэй хоёр хүн одоо адилхан боловсрол эзэмшил ирэнгүүт өөр төвчний албан тушаал тавьчихж байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудал эргэж байгаа. Гуравдугаар нь бол нөгөө гэр бүлийн хүчирхийллийн асуудал. Гэр доторх те нөгөө гэр бүл доторх асуудал яригдаад байна. За аль нь за бид нар гурвуулаад чухал гэх баг. Бид нар хамгийн эхлээд ер нь алийг нь их ярих хэрэгтэй юм бэ. Гурван чухал гол топик байна. Хүнийхтэй холбоотой гендер эрхтгч байдал маань өөрөө үл ялгарлах гэдэг нэг зарчимтай шууд уялддаг. Тэгэхээр хүнийг байгааг нь хүлэмжшөөрөх, хүнийг ялгарлахгүй эрхтгч байх гэсэн санаа агуулж байгаа. За үүнтэй уялдуулан харах юм бол бид нар нийгэмд байгаа асуудлыг хоёр айс хавд хуваагаад үзчихэж болно. Та нийгэмд юутай ч нүрт тулсан ялгарлан гадуурхалт хүчирхийлгээ ангилж болно гэсэн. Тэгэхээр за ажлын байран дээр яг адил төвчний хүн байхад цалин зөрүүтэй байна. Боловсролоор нь ялгарлж ийн энтергээ харах юм бол ялгарлан гадуурхалт юм байна гэж харчих болно. За гэр бүлийн хүчирхийлэл байна. Ажлын байрны бэлгийн дарамт байна. Гудамж талбайд хүнийг шоглож ийн гэдэг сүүл хамаарад хүний бие махбод халдж байгаа эсвэл сэтгэл зүйн бол эдийн засгийн хэлбэртэй байх юм бол хүчирхийлэл болчихно. Тэгэхээр таны ярьж байгаа гурван асуудал бол манад нэлээд олон хүнд нүүр тулж байгаа явдал учраас хүчирхийллийг жагуулсан, ялгарлан гадуурхалчийг жахуулсан үйл явдлууд байна гэж харж болж байна. За дэлхий дээр ер нь одоо яаж харж байгаа юм бэ гэвэл гендрийг илүү өргөнөөр хөгжлийн үйл явцтай гэж хараад байгаа. Жишээлбэл 2022 оны энэ одоо олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр 3 сарын 8-нд ямар арга хэмжээ аваач гэж дэлхийд аян өрнөж байгаа вэ гэхээр ирээдүйн тогтвортой хөгжлийн төлөөх өнөөдрийн эрхтгч оролцоо гэж ярьж байгаа. Гендрийн эрхтгч оролцоог яагаад ингэж онцлоод байгаа юм бэ гэхээр хөгжих гэдэг бол хүн нэг бүр хувь нэмрээ оруулж үр шимэнд хүртэж амьдралаа сайн сайхан болгох үйл явц юм аа л гэдэг. Энэ гендер гэдэг бол зөвхөн нэг эмэгтэйний асуудал ч юм уу эсвэл эрчүүдтэй холбоотой боломж олцоо яриад байгаа гэж бол үгүй байгаа. За тийм. Тэгэхээр яг үүнтэйг уялдуулаад манад одоо яг та түрүүн ярианыхэндээ хэлжсэн гендерийн үндэсний хороо гардан гүйцэтгэж байгаа. Нүбийн хүн амын сангийн дэмжлэгтэйгээр энэ 3 сарыг эмэгтэйчүүдийн өдөр болон цэргийн баярыг тохиолдуулаад харилцан хүндэтгэе гэж эхэлж байгаа юм. Харилцан хүндэтгэе гэдэг нь бол үргэ агуулгатай. Хаач байсан, хинч байсан, ямар салбарт ч байсан тухайн хүнийг байгаагаар нь хүн гэж хүлээн зөвшөөрч хүндэтгэх тухай ойлголтыг л ярьж байгаа гэсэн. За миний зүгээс бол нэгдүгээрт шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд байх ёстой. Бид нар олон жил сая Жагмаа агчийн хэлсэнчлэн олон 10 жил төдийгүй сүүлийн 30 жил ч гэсэндээ гол төлөв бодлого шийдвэрийг ирчүүдээр гаргуулж үзлээ. Онсонч байгаах бас сайжруулах зүйл нь ч байгаа. Тэгэхээр бид нар ямар ч байсан хүн амын 51% нэмэгтэй гэж тооцож байгаа тохиолдолд тэр хүмүүсийн шийдвэр гаргах төвшинний оролцоо чухал. Өөр ямар судалгаа байдаг вэ гэхээр гендрийн эрхтгч байдал хангагдсан улс оронд бол одоо тэр нөгөө ялгарлан гадуурхалт, хүчирхийлэл, мөргөлдөөн, тогтворгүй байдал харьцангуй намж байдаг гэдэг дүр зураг байгаа. За хоёрдугаарт миний онцлох зүйл нь юу юм гэхээр эмэгтэй хүн эдийн засгийн чадвартай байх хэрэгтэй. За богинохноор товчхон хэлэх юм бол эмэгтэй хүн мөнгөтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн эдийн засгийн хувьд өөрөө амьдралаа аваа явдаг байх юм бол гендер эрхтгч байдлыг хангах энэ хөгжлийн үйл явцад оролцоход маш чухал юм байна л гэж би онцломоор байна. Нөгөө талаас ингэж ах шиг байна тийм үү? Эмэгтэй хүн чинь өөрөө хөдөлмөрийн хүчин штэ. Тэгэхээр эмэгтэй хүн өөрөө мөнгөтэй байна гэдэг маань бол хөдөлмөрлөх үйл ажиллагаанд оролцсноор бол эдийн засагт ч гэсэн түлхэц өгж гинэ гэж хараад ах шиг байна. Тийм ч учраас доктортой хөгжлийн бодлогын нэг бүтэн заалт нь бол гендрийн асуудал дээр суурилжлаа шүү дээ тийм ээ. Одоо 30 он хүртэл байгаа тийм ээ. Амлалт маань бол
Юу та нэг гурван асуудал гэж За, хэлсэн тийм. шүү дээ. Тэрэн дээр бол дөрөвдхийг нэмж болно л Аа, дээ. за. Тэр нь бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо гэж байгаа. Ажлах хүчний оролцоо. Аа, за, 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 Тэрэн за. дээр бид бол ухралт гарч чад байгаа юм. Тэгээ сая болор сайхан захирлын хэлснээр бол ерөнхийдөө бол энэ гендрийн асуудал ч нь бол хөгжлийн асуудал. Өөрөөр хэлбэл гендрийн асуудал бол бүх одоо улс үндэстний шийдвэрлэх ёстой, хангах ёстой, шийдвэрлэх ёстой асуудал, хангах ёстой зорилгууд, тийм ээ, хүрэх ёстой зорилгуудтай шууд уялдчихж байгаа юм. Тийм ээ, ягаад гэвэл тухайлбал хөдөлмөрийн оролцоо, тийм ээ, 100% эрэгтэйчүүд байна, 100% эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд нь нэг 70, 80, 90% хичнээн л оролцоо нь сайн байна. Эмэгтэйчүүдийнх нь 70, 80% оролцоотой ингээд байх юм бол манай үндэсний бүтээмж эдийн засгийн өсөлт нь хамгийн илүү болоод явчихж байгаа юм, тийм ээ. Тий. Ягаад гэвэл одоо Норвег гэл бидний хараал ингээл гайхаал атархаал байгаа энэ орнууд ч нь бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр ажил хүчний оролцоо бол 80% та явж байгаа юм шүү дээ. Гэтэл манайд бол эрэгтэйчүүдийнх нь 60% та, эмэгтэйчүүд нь бүр 50 орчим болчиход байгаа юм. Угаасаа ер нь сайн биш. Тэгээ эмэгтэйчүүд гэд тийм ээ. Тэгээд хамгийн сонин шүү дээ. Боловсролынхаа төвшнөр эмэгтэйчүүд нь дээгүүр байгаа юм шүү дээ. Тэгвэл ерөөсөө статистик тэрэн дээр маргаад авах юм ерөөсөө байхгүй болж. Тэгэхэд бол мэдлэгтэй ажиллаа хийхдээ чихтэйхэн шаргуй чанартай хийдэг, хариуцлагатай ханддаг, хүн амынхаа талын хувийг, ажиллах хүчнийхаа талын хувийг, тийм ээ, сонгогчдынхаа талын хувийг, эмэгтэйчүүд ч ерөөсөө бүх юмны татвар төлөгчдийн талын хувийг ингээд таягдан одоо баг тийм ээ оролцуулахгүй байгаад байх чинь бол ерөнхийдөө бол ухаан муутай удирдлага болоод байгаа энэ төрийн. Тийм ээ. Ард иргэд нь бол олонх нь бол за эмхтэй хүн гэртээ сууж л бай, тийм ээ. Юугаа хийдгийг гэх юм бол ард түмний тал бас ерөнхийдөө харанхуй дуу хандлага болоод байгаа байхгүй тийм ээ. Өөрийнхөө хонгор охиныхаа хонгор ачзээ охтойдынхаа юу ирээдүг хаасан тийм ээ. Тэгээд ингээд шийдвэр гаргах төвшөнд бол бас нэг юунууд байгаа юм, нотолгоонууд бол байгаа юм. Эмэгтэйчүүд ингээд тэгш ингээд оролцоод ирэхэд бол нөгөө авилга тийм ээ. Энэ төр гэдэг нь бол буурдаг. Тэгэхдээ тэр нь вэ штэ. Энэ дээр би бас хэлье. Биений хөндлөе тийм ээ. Шудраг хандъя биеиндээ гэдэг дээр бол нэг юм хэлэх ёстой. Эмэгтэй хүн бол хүн л юм чинь эрэгтэй хүн шигээ буруутчих чадна, сайхан явчих чадна. Тэгээд эмэгтэй хүнээс илүү юм шаардаад байх тийм ээ. Хөөх эмэгтэй мөртлөө дарга болчихоо тий хаана вэ тэр сайхан нь гэж энэ бас түүлийн шудраг бос хандлага байхгүй юу тийм ээ. Яг зөв. Тэгэхээр бол яагаад энэ авилга буурдаг вэ гэвэл эрэгтэйчүүдийн ухтаас сонирхдаг салбарууд нь мөнгө ихтэй. Мөнгө их хэрэгэлдэг. Эмэгтэйчүүдийн ухтаа нэгтэг амьдралын чанарыг тодорхойлдог эрүүл мэнд, боловсрол тийм ээ, соёл, урлаг одоо манай амьдралын чимгийг тийм ээ, чимж өгдөг тэр юу нь бол ухтаавал тэнд нөгөө хөдөлтөн авалт гэх юм арай бага байдаг байхгүй юу. Тэгээ нөгөө дарга нар чинь ингээ хоёр талаасаа өөрийнхөө нөгөө юу яадаг тийм ээ, илүү чухалд үздэг юм аа ингээд тэгш ингээд аваад явчих юм бол нөгөө бодлого нь тэнцвэртэй болоод тийм ээ. Тэгээд нөгөө засаглалынх нь чанар нь ч сайжирдаг ийм талыг бол ерөнхийдөө бол судлаачид бол ажиглаад байгаа юм. Зүгээр эмэгтэй хүн болохоор л илүү шудраг байдаг. Эрэгтэй хүн бол одоо хонгор аавуудаа бид муулж штэ. Эрэгтэй л үе юм бол хулгайч авилгач гэж хэлэх гээд байна штэ. Тим юм байхгүй. За сүгч жаргалмаа шинжээчээс та бол судалгааны маш олон датан дээр ажилладаг хүн. Өмнө нь за миний хувьд бол ийм дата бол би харж лээсэн. Юу гэхээр эмэгтэйчүүдийн ихэнх хвчлэн ажилладаг. За эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, за худалдаа үйлчилгээний салбар дээр бараг 70-80% нь эмэгтэйчүүд байгаа мөртлөө дарга тавихаа болохоор үгүй чи эрэгтэйгээрээ дарга бол гэдэг өөрсдөө аваачаа тавьсан байдаг. Шийдвэр гаргах сонирхол өөрсдөө эмэгтэйчүүдэд байхгүй байгаад идэм шүү. Тэгээд бүгдээрээ тэр чинь олуулаа байж тийм үстэй. Гүгүгү чимгээгээ тавигээ тавьчих болно да. Тэгэхгүй ганц тэр бин тамирын багшаар нэг нөхөр ирэнгүүт гүй нэг эрэгтэй юм нэг заграл болгоёгээ тавьчаад байдаг байсан л да. Одоо энэ өөрчлөгдсөн үү? Бид нар гендрийн асуудал яриад бас 20 хэдэн жил болчихлоо шүү дээ. Би анзаарсан зүйл байгаа. Өнгөрсөн жил бас 19 20 оны нөгөө оны статистик гардаг штэ салбарын. За боловсролын салбарын байна, эрүүл мэндийн салбарын хоёрыг би харьцуулж үзчихсэн л да. Тэгээд тэгэхэд бол би боловсролын салбарт бол баярлсан.
2 жил дараалан тэрний өмнөхийн ч би бас сонирхож үзсэн. За. Ерөнхийдөө гаргаад тавьсан хүснэгт формат нь бол ерөөсөө бүх сургуулиудыг, улсын хувийн сурагчдыг, ажиллаж байгаа ажиллагчдыг цөмийн албан тушаалаар, ангаар нь, төвшнөр нь цөмийн хүүсээр ялгсан мэдээлэлтэй юм байна лээ. Сайн судалгаа байна. Их сайн судалгаа. Тэрэн дээр бол чигтэй сэтгэл хангалуун байсан. Бүр улсын сургууль, хувийн сургууль цөмийн тийм ээ. Тэгээд тэрэн дээр юу анзаарсан бэ гэвэл юу захирлаасаа эхлээд нөгөө сургалт хариуцсан менежер энэ төр хүртэл одоо шийдвэр гаргах төвшин байна шүү дээ. Тэнд бол ерөнхийдөө бол хүүсийн тэнцвэр бол бараг 50-50 болцсон байна лээ. Бараг эмэгтэй 58% та явж гэнэ үү тийм ээ. Ийм байсан. Болж байна. Харин эрүүл мэндийн салбарыг харахад бол тэр нөгөө жил бүр гаргадаг статистикийн мэдээллийг харахад бол захиргааны мэдээлэл статистик л да. Тэн дээр бол жаахан гутарсан тийм ээ жаахан гомдох шиг болсон. Яагаад гэвэл тэнд бол нийт салбарын ажиллагчдын 81-ээс 82% нь эмэгтэй гэснээс өөр юу ч байхгүй. Их эмчин, тийм ээ, сувлагч, насрагч, эрэгтэй, эмэгтэй ямар юм болж өдөөгөр эн чинь статистикийн мэдээлэл гэдэг чинь их сайхан юм байдаг шүү дээ. Их зүйтэй зөв нарийн гаргачих юм бол ерөнхийдөө бол байдал ойлгогчдөг. Тэгээд бодлого нь цаана нь ямар байна гэдг нь бол харагдах ёстой. Гэтэл бол эрүүл мэндийн салбар дээр тийм байхгүй байгаа юм. Тэгээ бид бол цөмөрөө мэднэ, тийм ээ. Чи 80 гаруй хувь нь бол эмэгтэй одоо өнгөрсөн жилд бол ерөөсө 86 гэж бүр нэмэгдсэн байна лээ. Зөв. Гэтэл бол нөгөө шийдвэр гаргах төвшин тийм ээ ажлыг зохион байгуулах тэрний юу чанарыг хариуцах тийм ээ хөргөлтийг үйлчилгээний хөргөлтийг хариуцах дээр бол одоо эмэгтэйчүүд нь оролцож чадж гин үгүй юу гэдэг нь бол ерөөсө мэдээлэл байхгүй. Боловсролын салбар сайн байлаа. Ерөнхийдөө бол байна шүү дээ. Гендрийн мэдрэмжтэй бодлого төрөөс явуулахын тулд номер 1 шаардлагатай зүйл нь бол хүүсээр ялгсан мэдээлэл байдаг статистик. Тийм. За одоо тухайлбал та банкн дээр очиод тийм ээ нэрийг асуухгүйгээр тэр чинь нууцлал шүү дээ хэн зээл авсан. Нэрийг асуухгүйгээр хүүсээр хэлээд өгөөч хэдийг нь одоо эмэгтэй авдгийг хэрэгтэй гэдэг мэдээлэл байхгүй. Тэгэхээр бол тийм ээ эмэгтэйчүүдийн одоо жижиг дунд үйлдвэрийг тийм ээ дэмжих гэдэг бодлого чинь ерөнхийдөө бол үндсэл нь юу байхан тийм ээ суурь судалгааг болчиход энэ бол одоо манай төрийн мэдээлэл мэдлэгт суурилсан төрийн бодлогыг бий болгоход бол нэлээд жаахан саад бэрхшээл учруулж байгаа зүйл бол хүүсээр ялгсан статистикийн юу байгаа юм. Тэгэхээр бол одоо манай үйлчилгээний салбар та өөрөө хэлсэн шүү дээ. Тэнд бол дандаа эмэгтэйчүүд байгаа. Хөөрхийн амтан тэр подвалуудаар суугаал хэдэн юм оёол хүүхдүүдтэй гэр бүлдээ нэг хэдэн төгрөг олж байгаа хүмүүсийн ихэнх нь бол бараг 100% бол эмэгтэйчүүд тийм жижиг дунд үйлдвэр яаж явж гин яаж энэ төр гэдэг дээр бол зовлонтой. За хэдүүлээ бол ерөнхийдөө одоо байгаа нөхцөл байдлын өмнөхтэйгээ нэлээсээ ярьчлаа. Одоо тэгвэл хэдүүлээ энэ харилцан хүндэтгэх гэсэн аяны хүрээнд яг юуг илүү түлхүү тавьж байгаа юм бэ? Яг одоо энд бид нар ард иргэдтэй шийдвэр гаргах төвшнийхэнд за ахаад одоо зүгээр энэ ажлын байран дээр байгаа дарга цэрэг нарт юуг ойлгуулахын тулд бид нар энэ харилцан хүндэтгэх гэдэг аяныг хийж байгаа вэ? За 2011 онд гендер эрхтгч байдлыг хангах тухай хууль баталж мөрдөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрхэн хэрэгжвэ гэд шинжиж нэмсэн үнэлгээ байдаг. Тэр үнэлгээн дээр харах юм бол салбарт ажиллаж байгаа хүмүүс ялангуяа ажил олгогч нар нэлээд олон зүйл анхаарах хэрэгтэй байна гэдэг дүр зураг байгаа юм. Та төрийн алба байна уу, хувийн хвшил байна уу, иргэний нийгэм үл хамаарна, та цэргийн алба байна уу, соёл, урлаг, эдийн засаг, санхүү, мал аж ахуй, хөдөө аж ахуй гэдгээс үл хамааран бүгднгийнх нь хувь нэмэр чухал юм байна гэдэг нэг том дүр зураг байгаа юм. За үүнтэйгээ уялдуулаад өөр нэг онцлог хүсэж байгаа зүйл нь юу гэхээр хөдөлмөрийн тухай хууль шинжилсэн найруулга бол баталсан. За энэ дээр бол ажлын байрны бэлгийн дарамт гэдэг зүйлийг ямар салбарт айлч ажил олгогч хизээч гаргаж болохгүй шүү гэдэг агуулгатай хориглосон залт байна. Уучлаарай энэ 1 сарын 1-ээс шууд мөрдлөг болж байгаа шүү дээ. Одоо эхэлсэн байгаа шүү дээ. Мөрдөд эхэлсэн байна. За энэ дотор нь тэгээд цаашлах юм бол хүүхдэд ээлтэй байх, ажил олгогчтой өмнө гендер мэдрэмжтэй байх. Яг ингээд ярих юм бол хэрвээ та цоошин бизнес эрхэлж байгаа хүн байж болно, төрийн албанд олон жил ажилласан ажил олгогч байна гэдгээс үл хамааран гендер мэдрэмжтэй ажлын байр төлөвлөх гэдэг үг байна. За энэ юу юм бэ гэхээр та өмнө нь хүүсээр хий нэг шошголж
эсвэл ялгарлан гадуурхаж бүр хүчирхийлдэг байсан бол тэр туршлагаа халах ёстой шүү гэсэн санаа явж байгаа. Нэг. Хоёрдугаарт юу явж байгаа юм бэ гэхээр харилцан хүндлэе гэдгийн цаана болохоор бусдыг ийм алдаа гаргахгүй бусдын энэ одоо та түрүү хэллээ шүү дээ эмэгтэйчүүд ч өөрсдөө тэр эрэгтэйчүүдийг сонгоод идэм байж тэгээд бид нар нийгэм багаас нь тэгээ програмчилж байгаа. Ирчүүд л удирдах хэрэгтэй байна. Тэгэхээр ийм буруу хандлага, хэвшмэл үзэл, ийм ухар мөчөд төсөөлөл гаргахаасаа сэргийлэхүүднээс энэ хууль ингэж урьдчилан сэргийлэх байдлаар гарсан гэдгийг бас мэдгэн чухал байгаа. За төгсгөлд нь миний онцлохыг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр гендерийн мэдрэмж гэж жама гिचийн яриан дээрч дурдлаа. Энэ гендерийн мэдрэмжтэй ажлын байр төлөвлөлт гэдгийн цаана юу яригдж байгаа юм бэ гэхээр яг тэр ажлын байран дээр амьдарч байгаа хүний эрхийг эвлүүлэхийн тулд яах юм? Ямар нэгэн ялгарлан гадуурхалтгүй, хүчирхийлгүй, тайван амар баг амьдралынхаа 3/1-ийг өнгөрүүлж байгаа тэр орон зай цаг хугацааг нь яаж хүнд ээлтэй болгохын гэдэг л агуулга байгаа шүү л гэж хэлмээр байна. Зөв. Ер нь бол ажлын байран дээр бол эрэгтэй ч эмэгтэйгээ эмэгтэй ч эрэгтэйгээ шүү дээ тийм ээ адилхан байж байгаа. Одоо жишээ эмэгтэй даргатай бол эрэгтэйчүүдийн асуудал яригдана. Эрэгтэй даргатай бол эмэгтэйчүүдийн асуудал яригдана тийм ээ. Энэ чи бид амьдралын чанараа яриад байгаа юм шиг. Бид бол 80хан жилийн амтай шүү дээ. Тэгээ тэрнийхээ гэртээч байна уу тийм ээ ажлын байрандаа ч байна уу тийм ээ нөгөө манай үндсэн хуульд заасан хүмүүнлэг иргэнлэг тийм ээ арчилсан нийгэм байгуулна гэдэг чинь нөгөө дарт түмнөө нөгөө цэнгэлийн манлай түргэх тийм ээ бид өөрийнхөө л сайн сайхныг яриад байгаа юм шүү дээ тийм ээ. За болор сайхан захирлын хувьд бол ялангуяа ажлын байран дээр нэлээд үнэхээр чухал юм ярьчлаа. Энэ бүх ажлын байр ажил олгогч нар за ер нь ажил хийж байгаа хүн болгон шинэ үндсэн хуулийг шинэ хөдөлмөрийн хуулийг маш сайн унших хэрэгтэй. Би бол харьцангуй сайн хууль болсон гэдэгт бол үнэхээр итгэлтэй байгаа. Маш олон дэвшилттэй санаанууд нэмэгдэж орсон юм хууль болсон. Сүгч аргалмаа хичээс бол би ингэж асуух гэдэг юм л да. Бидний бас нэг пакт одоо нэг улсын хурлын 76-гийн 11 нэмэгтэй байна гэдэгтэй адилхан том пакт юун дээр байдг вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл дээр 92% чөлөөтэй. Миний санаж байгаагаар бол өртөгчдийн тийм хүчирхийлүүлж байгаа хүмүүсийнх нь 92% нь эмэгтэйчүүд байгаа даа. За тэгвэл одоо энэ нэг харилцан хүндэтгэе гэдгийг хэдүүлээ ажлын байран дээр биш ар гэр дээр бодъё л доо. Зүгээр нэг юм өр хайл дээр бодъё. Тэр тохиолдолд бид нар харилцан хүндэтгэе аяны хүрээнд юуг ойлгох хэвээр бид нар юугаа шинжлэх хэвээр ямар хандлага бид нар өөрчлөх хэвээр болчиход байна. Энэ бол ерөөсөө их зовлонтой асуудал. Гэр бүлийн харилцаа бол ерөөсөө тэр хэдэн хүмүүсийн харилцаа байгаа шүү дээ. Тэгээд харин хүний үн хүндэд халдаж, тийм ээ, зодох, нүдэх, тийм ээ. За тэгээ янз бүрийн хэлбэрийн дарамтууд байдаг шүү дээ. Эдийн засгийн дарамтлал байгаа, тийм ээ. Захирах, тийм ээ, захирч хянахын, тийм ээ, чи тийч явж болохгүй чи юу яах гэсгүйгээр аль талаас нь байдаг. Тэгтээ бол манайд бол өнөөгийн байдлаар бол яг 90% нь бол өртөж байгаа. Тэгээд яг эерэг нэг нэр байдаг юм л да. Даван туулагч тийм ээ. Гэсэн тий даван туулагч гэдэг болсон хохирогч гэж хэлэхээ болсон. Заасан тийм ээ. Тэгэхгүй бол дандаа л нэг юм хариугүй амьтныг харуулад байдаг тийм ээ. Тийм үгнээсээ салаад одоо даван туулагч гэж нэрлэж байгаа. Даван туулагчтай яг 90% нь бол эмэгтэйчүүд байгаа даа л да. Тэгэхээр бол энд бол бид бол гэрүүлийн хүмүүжил сургууль цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын байгууллага тийм ээ ерөнхийдөө бол сайхан нийгмүүдийг харахад бол ерөөсөө тэндээс нь эхэлж байгаа шүү дээ тийм ээ эцэг их сургуулийн өмнөх боловсролын байгууллага сургууль тийм ээ энэ бүх юм чинь дээрээс нь бол нэг ийм юм байна сонин зүйл байдгийм байна энэ төрийн алба бүх нийгмүүдэд ер нь стандарт тогтоогч үлгэр дуурайл болд юм байна. Төрийн албаны хүрээнд харилцаа нь бол их сайхан тийм ээ зохистой болчих юм бол тийм ээ нийгэм нь аяндаа өөрөө дагаад явчихдаг юм байна тийм ээ хувийн хөвшилж тэр бай бусад одоо чөлөөтнөгөд ирэгдэж бай тийм ээ монголчуудын эртний үг байгаа. Дээдхэн судлаа олчвол доод нь гүйдлээ олох нь шүү дээ. Тэгээ тэнд тэгэхээр бол ерөнхийдөө бол гендерийн үндэсний хороо бол одоо эн чинь бол 20 гаруй гишүүнтэй тэр нь бол ерөөсө бүх яамдын төрийн нарийн бичгийн дараанаар за тэгээд иргэний нийгмийн хамгийн чухал том төлөөлөл болсон одоо үйлдвэрчин тийм ээ гэх мэт тэгээд төрийн бус байгууллагууд бол байгаа юм тийм ээ. Тэгээд энэ одоо бүлэг хүмүүс бол ерөнхийдөө бол энэ бүх харилцааг бол тийм ээ төрийн албаны манлайлалаас эхлүүлэх ёстой тийм ээ. Төрийн бодлогод суулгаж өгөх ёстой. Төрийн
бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, зохицуулах, тэгээ хяналт тавих гэдэг энэ механизмуудыг л сайжруулах ядаад байгаа юм тийм ээ. Би бол одоо гэр бүлийн хүч хэрглэл гэдээ яриад байх юм бол их хэцүү зүйлүүдийг ярина. Тэгээ яг манай хуулиар бол засаж одоо нөгөө хүмүүжүүлэх энэ төр арга хэмжээнүүдийг ярьдгийг. Ер нь гендрийн харилцааг аль болохоор бол төмөр нударгаар биш. Хүний ухамсарт тийм ээ. Одоо тухайлбал би яг өөрийнхөө жишээг ярих юм бол 90-ад оны ихээр үл энэ хобби сургууль анх байгуулагдаж байхад бол одоо захирал нь намайг гуугаа та англи хэл 1-р 2-р ангийнхан зааж өгөөч гэж гуйсаа. Тэгээд би нэг ажлынхан өдрийн цайгаар гүйж очиж хүүхдүүдэд заадаг байсан. Тэгээ миний тэр 1-р ангид бол нэг жоохон бяцхан 6 нас хүрээгүй нэг юм эрэгтэй хүүхэд байсан. Үүлэнхаа. Ерөөсөө амааны уулын хөөрхий амтан тэр нялх амтан ээжигээ санаал суудаг байсан баг тий. Тэгээ нэг удаа би тэр жаахан төвчээр алдаад чи гэд тэгээ би зогссон бүр амаа барьсан. Яагаад гэвэл миний амнаас бол чи яагаад эмхтэй хөөгч гэрхтээ мөртлөө эмхтэй хөөгч гэж. Энэ үг нь бидний амнаас гарч байгаа энэ үг тийм ээ. Тэр дотор хамгийн сонин шүү дээ ээж эмээнүүд тэр нөгөө дөв соёл уламжлалгээд эрэгтэй хүн хог гаргадгүй юм али чи гаргах гээд охиндоо юу яагаад хүүдээ юу ядгүй ч юм. Энэ бүхнээс чинь энэ юм чинь бүрдээд байгаа маа. Цаашаа эн чинь үл тийм ээ. За тэгэл эрх мэдэл эд хөрөнгийн эрхийн дагуу гарч ирээ тийм ээ. Дагдаг тэр эрх мэдэл энэ тэр эрэгтэйчүүдэд нь байгаад байх юм бол энэ чинь лавшраад яваад байдаг тийм ээ. Энийг юу яах хэрэгтэй байна? Зогсоох хэрэгтэй байна. Гэр бүлийн харилцаанд бол энэ эрх мэдлийг бол тэнцвэржүүлээд жаахан зохистой сайхан эв ийтэй ийм харилцааг юу яхад бол аль алинд бол өмчийн тийм ээ эрх тийм ээ өв залгамжлах эрх энэ төргээ том асуудлууд ороод ирдэг тийм ээ. За тэгээд одоо би бол одоо зодж байгаа эрэгтэй хүнийг бол чи одоо зодож болохгүй гэд нэг удаа хэлээд тэр хүнийг зогсооно гэж байхгүй. Энэ бол ерөөсөө эцэг их хамт олон орчин байрныхан орцгийнхан бүх хүмүүсийн зүтгэл байхгүй бол болохгүй тийм ээ. Яг үнэ. За тэгэхээр би миний нэг ярилцлагын цаг ер нь нэлээд дөхөж байна. Гэхдээ би зүгээр нэг заалшгүй яриад өнгөрөөндөө гэж бодож исэн сэдвийг та сая гаргаад ирлээ л дээ. Эрэгтэй хүмүүсийг одоо бид нарт ч нөгөө нэг Монголд бол эмэгтэйгээс илүү эрэгтэйгийн асуудлыг бас ярих хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө энэ яг нөгөө мужаан зужаа хийгээд нэг бол морь малч ус наашин цааш нь торгоогоод ингээд амьдралаа аваа явуучих байлгүйгээд охтуудаа нөгөө нэг боловсрол руу төлхөө өгчөөд эрэгтэйчүүд нь боловсралгүй болсон чинь одоо нөгөө нэг эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдтэй голөгдоод тийм үү? Ингээд гэр бүлийн одоо манай нөгөө нэг гол цөм агашны нэгж гэр бүл дээр маань асуудал үүсэж эхэллээ гэсэн юм яригдчих штэ. Яг тэр төлөлийн судалгаа юм байдаг юм болов? Боловсролын ач холбогдлыг жама зөвлөх онцлоо. Хүн бүтээх үйл явц дээр бол мэдрэмжийг суулгадаг гол шат гэж харж байгаа. Ягаад ингээд энэ тэнд хийсэн судалгаанууд ингээд базаад харах юм бол хүүхдийн хоцрогдол хүүсээр харуул цэцэрлэгийн насанда байна гэж байгаа. Хөвгүүд цэцэрлэгийн наснаасаа огтоос хоцордог. Танин мэдхүү нийгэмшил сэтгэл зүйн талаас. Тэр хоцрогдол нь явсаар байгаа 6 нас хүрээд сургуульд ороход тэр хоцрогдлоо нөхөж чадахгүй 12 жил сурчдаг. За. Тэгээ харилцааны хоцрогдолтой, танин мэдхүү хоцрогдолтой, нийгэмшлийн хоцрогдолтой яваад байдаг боловч тэр хоцрогдлыг яаж нөхөх вэ гэхээр огтоос давуу тал нь хяналтгүй. Чөлөөтэй нийгмийн амьдралд ордог, чөлөөтэй хүмүүстэй үерхдэг, чөлөөтэй газар орноор ордог тэр хөвгүүд боломж байна гэж. Тэгээд яг эмсүүд буюу мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв мэрэгжил эзэмших чиглэлээр ингээд сонголт хийж байгааг нь харангуут хамгийн хөрөх чадвартай өндөр цалин орлого олох боломжтой ирээдүйн мэрэгжлийг хөвгүүд сонгоод тогтсон үнэлгээ багтай хөрөх чадвар багтай мэрэгжлүүдийг эмэгтэйчүүд сонгож ийн гэдэг дүр зураг гарч ирсэн байна. За тэгээд дараа нь юу харж ирж байна вэ гэхээр өөр нэг гарч ирж байгаа юм. Яг энэ хүчирхийлэл үйлдэлсэн этгээдтэй нүүр тулаад уулзсангууд би өөр арга зам мэдэхгүй штэ гэж хариулсан байна. Тэгэхээр өөр арга зам мэдэхгүй штэ гэдэг нь бол бидний ирчүүдийг муулахаас илүүтэйгээр бид нар багаас нь яаж харилцан нэг нэгийг хөндлөж амьдрах вэ гэдгийг үлгэрч чадаагүй юм байна, үзүүлж чадаагүй юм байна л гэж хармаар.
За таны хувьд Эмэгтэйчүүдийн дандаа эмэгтэйчүүдийг ярьж байгаа. Тэгээд эрэгтэйчүүдийн хувьд яг хөө эмэгтэйчүүдийн хувьд тулгамдж байгаа бэрхшээлүүдийг ялангуяа одоо улс төр гэдэг дэлхийд даяар бол тэр нэг төрийнхаа бодлогыг эрэгтэй эмэгтэйгийн тэгш оролцоотойгоор жаахан чанаржуулъя тийм ээ үр дүнтэй болгоё гэдэг их том ийм зорилго чинь бүтэж чадахгүй байгаа. Ягаад гэвэл нөгөө эмэгтэйчүүдийн төлөөлөл байхгүй. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд бол тулгарж байгаа дөрвөн том бэрхшээл нь бүтцийн чанартай гэдгийг. Системийн чанартай тийм ээ тогтолцооны. Тэр нь юу вэ гэвэл сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоо, санхүүжилт эмэгтэй хүний одоо эдийн засгийн байдал, санхүүгийн байдал, хоёрд нь бол нэг хүс давамгаалсан шийдвэр гаргах хүрээ. Дандаа эрэгтэйчүүд олцоод байгаа байхгүй юу тийм ээ. Дөрөвд нь энэ гурваа баттгсан. Бүр баттгаад өгсөн нийгмийн хэвшмэл үзэл. Энийг бол эмэгтэй хүн өглөө босоод үсээ сайхан самнж явахдаа за би өнөөдөр сонгуулийн тогтолцоог өөрчиллөө гэж чадахгүй байхгүй тийм ээ. Чадахгүй. Өөрийнх нь эрх мэдэлтэй байхгүй. Харин энэ дээр бол 5 дахь бас нэг тогтолцооны чанартай юу сүүлийн үед нэмэгдээд байгаа. Энэ нь бол улс төрийн нам. Улс төрийн нам ер нь нийгэмдээ бол бүх хаалган дээр зогссон хаалгач. Улс төрийн намаас одоо юу яагаад байгаа хамаарад байгаа юм. Хэн дэшээ явах уу, хэн доошоо явах уу, хэн зүүн тийшээ баруун тийшээ явах уу гэх тийм ээ. Тий, тэгээд улс төрийн нам нь өөрөө жаахан харанхуй бол тийм ээ. Ухамсар багтай бол тэгээд эн чинь ерөөсөс тогтолцоонд болохоо байчж байгаа юм. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол зам байдлын бэрхшээл гэж хэлээд байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл ууж идж байгаа юм нь буруу жаахан тэр одоо осол мосолд орж байгаа тийм ээ энэ бүх юм чинь ингээд хараад байхад бол өөрөөс нь хамаарсан хүчин зүйл их байна гэсэн зан үйлтэй. Гэтэл бол сүүлийн үед бол бас тийм биш ээ хөөрхийн амтан. Эдийн засгийн байдал нь улс орных нь нийгмийнх нь эдийн засгийн байдал муу бол ерөнхийдөө ядуурал ажилгүйдэл тийм ээ зохистой ажлын байр гэж нэг яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэр нь багвал энэ нь бол эрэгтэй хүнээс үл хамаарах хүчин зүйл тэр хүний сэтгэл зүйн төрд бол нөлөөлж эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр бол энэ бол их том одоо төрийн бодлогын асуудал болоод байгаа юм тийм ээ. Яг хэвдээ ихэнх өөрийнхөө тэр асуудлуудыг бол эрэгтэй хүн өглөө шүдээ сойж шахта. За би өнөөдөр архиа ууха боллоо, тархаа татхаа боллоо ч гэдэг юм уу тийм зодтолтгоо болно гэдгийг бол хийж чадна л байх л да. Одоо хүсэл зориг нь сачийн нэлээд сайн бол тийм ээ. Өөрөөс нь хамаарна. Эмэгтэй хүнд бол тийм байдгүй юм. Тийм ээ өөрийнх нь. Тэгэхээр бол одоо гендерийн бодлого гэдэг нь бол аль альныхаа тийм ээ төрөөс гарч байгаа шийдвэр бүрэн тийм ээ заавалжгүй эмэгтэй хүнийг яриад ах биш. Зүгээр л одоо мэрэгжилтэн хилцээхаан дарга, тэлцийн дарга нь газрынхаан дарга, газрын дарга төрийн нарийн тэгээ цаашаанаас сайд нь тэгээ засгийн газарда нэг арга хэмжээх юу болохтой энэ нь бол эмэгтэйчүүдэд яаж юу яах вэ тийм ээ? Эрэгтэйчүүдэд яаж буух вэ? Зүгээр би жишээгээр хэлэхгүй бол ойлгодгүй юм. Хүмүүст ойлгоход хэцүү байгаад байдгийг. Австральд бол 2 шүүхээр хэрэг орсон байдгийг. Нэг нь юу вэ гэвэл тэдний нөгөөд нэг ажилтнуудын хурал нь бол 8 цагаас болдог байсан юм байна л да. Одоо эрт тийм ээ юу яа. Тэгээд эмэгтэйчүүд нь эсэргүүцсэн гин. Яагаад гэвэл нөгөө эмэгтэйчүүд нь гол төлөв хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт оруулдаг. Тэрэндээ хожигдоод байдаг. Ажилтныхаа хувьд тэрэнд ормоор байдаг тийм ээ. Нөгөө захиргаа нь бол ерөөсөө тэрнийг өөрчилж өгөхгүй хийж юм тийм. Тэгээд шүүхээр тэрнийга шийдүүлсэн. Шүүх нь бол ерөөсөө танаа ажилтнууд 100% тэрэнд оролцох боломжтой нөхцөлийн бий бол. Хоёр дахь хэрэг нь их хөөрхөн. Ганц нэг эрэгтэй эзэн эмэгтэй ажилтнаа гал тогооноос гаргасан юм байна тийм ээ. За чи одоо жирэмсэн давхар биетэй болсон. Тэгээд гал тогоо гэдэг чи өстө хэцүү халуун малуун тэгээд осол болно. Чамайг өөр газар оруулъя гэд. Тэгсэн чи эмэгтэй нөгөө би тэндээ үлдэн. Ягаад гэвэл халуун гал тогоонд ерөөсөө цалин өндөр байдаг шүү дээ. Тэгсэн чи үгүй би чамайг ерөөсөө болохгүй хэцүү гэд. Тэгэхээр нөгөө эмэгтэй чинь шүүхэд. Тэгээд шүүх чинь 2 шийдвэр гаргасан байгаа. Нэг нь бол наад эмэгтэйг өөрийнх нь тэр дуртай хийдэг, чаддаг ажил дээр нь эргүүлээ тавь. Халуун тогоонд нь байлга. Энэ хүн бол жирэмслэлээ гэд тэр ажлаа хийхээ болох асуудал бол тэнд ерөөсөө байхгүй тийм ээ чадахгүй болох асуудал байхгүй. Хоёрд нь та гал тогоогоо хинж бэртэхгүйгээр сайжруул. Яахлаараа та эр хүн бэртэж болно гэж хандаад байгаа юм гэдэг. Энэ бид
сэтгхүүгээ тийм ээ сэтгэлгээгээ оронгоор нь өөрчлөх хэрэг байна. Тэгээ энэ нь бол ээж ааваас эхлээд эгэл жирийн иргэнээс хүртэл шүүгч хүртэл тийм ээ энэ бүх тийм ээ энэ хорвоо ертөнцөө бид өөрөөр харах ёстой болж байгаа. За баярлалаа. За манай найруулагчаас дуусгаарай гэсэн мэдээ ирээд байна. Маш их баярлалаа. Би бол бид гурван яриа бас нэлээд аятайхан болчлоо гэж бодож байна. Яг тэгэхээр бид нар бүх өнцгийг бас аваад ярьж чадвуу да. Тэгэхээр 3 сарын туршид үргэлжлэх энэ одоо харилцан хүндэтгэл гэдэг аяндыг зохион байгуулж байгаа гендрийн үндэсний хороо болон бусад хамтрагчдад бүгдэнд нь маш их баярлалаа. За бас олон түмэндээ те энэ гендрийн энэ харилцан хүндэтгэл гэдэг хүрээндээ бид нар юуг ойлгох хэрэгтэй юм бэ? Ер нь бид нар ямар хөө гендрийн асуудалтай нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэхээр хүрэлцэн ирж бид нартай ярилцсан эрхэм гендрийн үндэсний шинжээч Сүгч Аргалбаа танд болон стратеги академийн захирал болцоохон танд баярлалаа. Цаашдаач бид нар бас магадгүй ахаад энэ сэдвээр ярилцж болох юм а. Та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. За ингээ энэ хүрээд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн ярилцлагаараа эргээд уулзцгаая. Баярлалаа. Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3